Өнөөдөр засгийн газрын хуралдаанаар чөлөөлийн аяны хүрээнд төрийн албан хаагчид болон аж ахуйн нэгжүүдийн ажиллах нөхцөлийг сайжруулах зохицуултуудыг хийжээ. Энэ хүрээнд аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор төлөвлөсөн төрийн хяналт шалгалтыг цуслахааруулж байна. Харин төрийн албан хаагчдын 20-30 төрлийн тайлангаас чөлөөлж ажлын 5 хоногийн нэг өдрийг цахимаар ажиллах боломж бүрдүүлэхээр болжээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 110 мянган гаруй аж ахуй нэгж байгууллага идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Ингэхдээ төрөөс нэг байгууллагад жил дунджаар 30 гаруй удаа хяналт шалгалт явуулдаг. Мөн салбарын хяналт шалгалтын 31 чиглэлийг 11 яам 3 агентлаг болон орон нутгийн байгууллагуудаас улсын хэмжээнд 1713 улсын байцаагч, 112 хууль, 3600 гаруй дүрм журам, 4500 гаруй стандартын хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг. Иймд бизнес эрхлэгчдэд үүсч буй давхарсан шалгалт төрийн хүн сурталыг бууруулах зорилгоор засгийн газраас чөлөөлийн санаачлагыг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд энэ оны төрийн нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан 9376 иргэн аж ахуй нэгж байгууллагын объектэд хийгдэх хяналт шалгалтыг цуцалжээ. Хувийн хвшлийнхаа бүхэл боломжоор дэмжих энэ ч үүднээс өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар төрийн зүгээс шат дараалтаа явагддаг олон шалгалтуудыг цуцалж хувийн хвшлийг хэвийн үйл ажиллагаагаа явуулах ийм шийдвэр бас гарсан байгаа. Төлөвлөгөөт бус болон иргэдийн үргэлжлэх гомдлоор мөн олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулалттай холбоотойгоор хийгдэх төлөвлөгөөт бус хяналт шалгалтууд бол хэвийн үргэлжлэн энэ жилийн хувьд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтын үйл ажиллагааг бол цуцалж ингэж иргэдэд бизнесийн үйл ажиллагаа эрхлэгч нарт эрдэг, дарамт, чирэгдэл одоо тодорхойгүй байдлыг бол халах ийм шийдвэр гаргалаа. Салбарын хяналтуудын хэрэгжүүлж байгаа шалгалтуудыг бид нэр ерөн судалж үзсэн, дүү шинжилгээж үзсэн. Тэгэхээр нэг 18-аас 20% давхарталтай гараад байна. За тэгээд нөгөө аж ахуйн нэгжүүдтэй холбогдоод сэтгэл ханамжийн судалгаа мөн одоо энэ хяналт шалгалтын үр дүнгийн судалгааг аваад үзэхээр 3-аас 5 хоногийн зайтай нэг аж ахуйн нэгжээр 2 өөр яамнаас очдог. За тэгээд яг одоо төрд байгаа өөрт хэрэггүй одоо мэдээлэлээ шаардаж авдаг. Зөвшөөрөл, хуулийн этгээдийн бүртгэлээс ахуулаад ингээд цаасан мэдээллүүдийг шаардаж авдаг. Тэр нь хуулийн этгээдүүдэд бизнес эрхлэгчдэд дарамттай байна гэдэг судалгаар. Мөн төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөлж, ажлын цагийн зохицуултыг уян хатан болгон, амралтын өдөр буюу бэмт 8 гарагт ажиллуулахгүй байх, ажлын 5 өдрийн нэг өдрийг цахимаар буюу зайнаас ажиллах боломж бүрдүүлэх зохицуултыг хийсэн байна. Төрийн албан хаагч, төрийн байгууллага дотоод журмаараа 7 цагаас 8 цаг 30 минутын хооронд ажлын эхлэх цаг, орой ажилд харах цагийг бол 16 цагаас 17 цаг 30 минутын хооронд байхаар ингэж зохицуултыг хийлээ. За үүнтэй холбоотойгоор бол нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын болон үйлчлэгээний байгууллагуудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах асуудлыг бол Нямбатар засаг дарагт бас эрх олгосон байгаа. Төрийн албан үйл ажиллагааг тасалдуулахгүй хэвээ явуулах. Ямарваа нэгэн байдлаар халаа солио байхгүй хууль заасан үүрэгт ажлаа хэвээ өргөжлүүлэхэд бүх сайдларт албан үүрэг болгож өгсөн байна. Мэдээж хуулийн дагуу төсвөнд байгаад оронтой дутуу байхад тэрийг нөхөхийн төлөө ажиллана. Үүний хажуугаар засгийн газрын анхны хуралдааны шийдвэр бол бүгд ер нь хэмнэлтийн гомд байна. Дээрээс нь хэрэг эрхлэгийн сайд инквайрт одоо re-engineering буюу төрийн албаны дахин инженерчлэлийг түргэн шуурхай оновчтой болгох үүрэг чиглэл бас өгөгдсөн байна. Энэ үүднээс төрийн албаны давхцлууд бий. Үр ашиггүй чигүүргүүд бий. Хувийн хвшил рүү шилжүүлж болох маш олон ажлууд бий. Энэ дэр дахин инженерчлэлийн ажлыг инквайрсаа дахалж байгаа. Түүнчлэн төрийн албаны 3000 орчим сул оронд өгнөхөх сэлгэн шилжих үйл ажиллагааг яам агентлагийн чигүүргийн шинжилгээ хийгдэж дуусах хүртэлх хугацаанд зогсоож ойролцоогоор 26 амтай тэнцэх оронтой дунджаар 7.4 тэрбум төгрөгийн цалингийн санг хэмнэх байна.